Үгүй хүний гоо сайхныг магтан дуулсан үлэмжийн чанар хэмээх энэхүү адуйх бүтээлийг говийн догшин ноён хотогт данзан арвжаа таван тэглийг төлөөлүүлэн төрөвж аялууг нь бүс үгүй хүмүүн зохион хотогтод өргөм барьсан түүхтэй билээ. Говийн малчин ардаан тулуулж хотын дэгжин бүсгүйчүүдэд зориулв. Зөвхөн бүсгүйдэд тухайлан алдаж өчих үнэн үгсийг минь тосон авно. Үнэн өөрөө жаахан царай муутай юм болохоор өнөөдөр хүртэл дандаа шоовдрлогдож далд явсан. Гэхдээ л үнэн хүчтэй юм болохоор нэгэн цагт бүсгүй таныг бүхнээс илүү хүчтэй болгоно гэд бараа даадл явсан. Одоо харин та худал хуурмгийн өмнө хүч мөхөсдөж эцэж туйлдахын цаг чинь үнэн таныг бүхнээс илүү хүчтэй болгоно гэд таны өмнө ил олон гарч ирлээ. Гэхдээ мань үнэн жаахан царай муутай юм болохоор зарим газараа үцгэд хатуу халирам санагдаж магадгүй шүү. Та харин тэрхэн төдий далдралгүй үзээд ардна гараарай. Тэгвэл та өөрийгөө төгсөлж төгс төгөлдөр таны өмнө ертөнц даяараа сөгдөх болно. Ингээд ертөнцийг өмнөө сөгдүүлэгч гоо бүсгүй танд амжилт хүсээд нэвтрүүлгийн цааш анхааран үзхийг өрье. Зүгээр л нэг амьдрахсан зүлгэн дээр гэрээн бариад гэд энэ шүлгийг их олон хүмүүс цээжилж унших юм. Зүгээр л нэг амьдрах юмсан зүлгэн дээр гэрээн бариад гэдэг энэ үгүүд бол энэ дэлхийн шилдэг 100 эрүү наригчийн тоонд багтаасан мөрүүд байдгийн. Зүлгэн дээр гэрээн бариад зүгээр л амьдрахыг бүгдээрээ хүсч мөрөөддөг. Бүхэл хүний хүсэл мөрөөдөл энэ л эцгэх юм. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л амьдрна гэдэг чинь тэгэл хүн бүхний л мөрөөдөл шүү дээ. Мөрөөдөл юм шиг байна тий. Зүгээр л нэг амьдрна гэдэг тэр юм зүрхэн болгоно самнаас хэлэх дуртай үг шүү. Гэтэл энэ л аз жаргалыг хүмүүс бүгдээрээ хүсдэг мөрөөддөг байтал яагаад тэр мөрөөдөлтөнд хүрэх замыг төдийлөн хүмүүс сонгож чаддаггүй юм бол? Их хотын энэ их бужигнаанд мөнгөнөлдөх эдгээр олон хүмүүст хөдөөгийн тэр баясгалан яагаад хүртээлгүй байдаг юм бол? Хариултыг хайгаад нэг их хол явсангүй. Хариулт уг нь их энгийн юм байна. Хүн өөртөө итгэхийн хэрээр үг цөөрч хүн ганцаарддаг болов. Би тэгж боддог. Өөртөө итгэлгүй хүн л олны дунд цавчиж орж хин намайг юу гэж, тэр намайг юу гэж, тэр намайг тэгсэн бол гэж унаж босч явдаг баг. Өөрт итгэх итгэл нэмэгдэхийн хэрээр ганцаардал ойртдог. Өөртөө итгэлгүй хүн л олны дунд цавчиж хин намайг юу гэж байна, тэр намайг юу гэх бол гэж унаж босож уралцаж мөнгөнж явдаг байх нь. Өөрт итгэх итгэл нэмэгдэхийн хэрээр ганцаардал ойртдог гинэ. Тэгэхээр өөртөө итгэлтэй хүн л ганц гэрийн жаргал гаднаасаа гээд зүлэгт ногоон талдаан бөмбөр цагаан гэрээн бариад үр хүүхдээ зөв сурган хүмүүжүүлээд өөдрөг тэнүүн амьдардаг байх нь. Харин өөртөө итгэлгүйчүүд хэн намайг юу гэх бол гэж олны дунд орж унаж босхын хэрээр тэдний нийгмийн идэвх өндөр байдаг байх нь. Улс нийгэм бүхнээ даатгачаад улсын хөгжлийн төлөө дөрвөн мөчөн савлан мурчидлаа ажиллахтаа бусдыг умартдаг. Дандаа зөвхөн улс нийгмийн урагшлах хөгжлийн төлөө өөрийгөө умартан ажиллаад л байсан. Эцэст нь амар сайхандаа жаргах юм бодсон чинь өөрсдийг нь хайрладаг эрчүүд байхгүй болчихж. Эрүүл хүүхэд, эрүүл хүн, эрүүл аж төрөл юу ч байхгүй. Түр улс нь сүйдээд бүх юм яадгаар алдчихж. Дэлхийн талыг гизлэхдээ дагуулсан Чингисийн баатруу дэлгүүрийн шар айргаар шараа тайлаад завгүй байна ч. Ирчүүд үнэн шүү дээ. Яг ийм болцсон. Төрийн сайдаас ахуулаад бүгд ийм болсон. Амиа боддог болцсон. Эмэгтэйчүүдээ хайрлахаа болцсон байхгүй. Би ч гэсэн өөртөө чинь санал нэг байна. Өнөөдөр эр хүний чанар, эр хүний ёс, тэ одоо эр хүний мөн чанар бол мэдэхгүй. Би бодож л явдгийн дотроо. Ер нь Монгол ирчүүд нь хайчдсан юм бэ гэж бодож явдгийг шүү. Тэгээ одоо үзэхээр энэ хоёр одоо гих бах. Тэгвэл ер нь аль бүр хүн үзэхээр тэгэх байх гэж бодож ярих вэ? Тэ? Хүн өөрийнхөө эрүүл сарвал ухаанд найддаг юм бол өөрийгөө эрүүл сарвал ухаантай гэж боддог юм бол ер нь элдв хоёрыг наан цаана бодохгүй бас ярьж хилжил байх ёстой юм шиг байна.
Тийм цаг юмшгүй. Тийм цаг юмшгүй. Би Монгол эрчүүдийн өнөөгийн энэ чанар жуудаг ёс одоо энэ мөст би өөртөө үнэхээр бас гайхчил явдаг болсон. Нэг л их одоо хойно нухацсан эрчүүд, нэг л их наагур хилэгдсэн, нэг л их айхтар бүсгүүчүүдтэй улс орон болцсон юм. Ерөнхийлөгчийн хэлдгээр эмэгтэй дарангуулагч гэж сонссноо, эмэгтэй авилагч гэж сонссноо гэж манай ерөнхийлөгч нэг үг хэлэхдээ хэлсэн шүү дээ. Хэрэв ийм эрчүүд энэ төрийг авч явж чадахгүй бол, энэ Монголыг авч явж чадахгүй бол эмэгтэй хүн аваад явна шүү дээ. Бид нар ямар байя гэд үлдэлтэй нэш үр хүүхдээ урд хойноо үүрч дүүрээд чамаагүй явж л таарна да. Монгол эмэгтэй хүний онцлог бол хүндлэх гээд үзэн л дээ. Дэвчин надаа анин тэ болохгүй байсан ч гэсэн болж ийна гэд инээ бид нар чинь тэгээ инээдэг шүү дээ. Бүгдээрээ инээ нэг хэсэг явна. Тэгээ ёстой болохгүй дээрээ хөрвөл хөрхий. Барагтахаас наагур болсон энэ Монгол улсаа барилтахаас цаагур болж байж бүсгүүчүүд минь лавж үлдэн бас дээр нь эрчүүдэн авч үлдэн хэрэг болж юу мэднэ. Буун дунж эрхэн эмээл хүлэг эргэхтэл хийтэй бүсгүй хүнийг бацаж болохгүй эхийн сүэдэхгүй эх орном бид хинэрч тоглохгүй. Ингээд үр хүүхдийнхээ төлөө төр улсаан өөдөн татах, барагдахаас наагурлсан улсаан барилдахаас цаагур юм болж байж авч үлдэх, бас дээр нь эрчүүдэн авч үлдэх хүндхэн үүрэг өнөөгийн эрхэмсэг бүсгүүчүүдийн нуруунд дээр нэг мэдсэн ирсэн байх юм гинэ. За тэгвэл эдгээр хатангоо бүсгүүчүүд ингэтлэн уруудаж дороодсон төр улсаан яаж өөдөн татаж мандуулах вэ? Хариултыг хайгаад нэг хол явсангүй. Хариулт уг нь их энгийн юм байна. Өөрөө өөртөө итгэлтэй амьдрах бас сайхан тийм үү? Тэрэн шиг сайхан зүйл өстой байхгүй. Итгэж байна гэд итгэл чинь бас одоо буруу болчиход байна. Итгэж байна гэхээр хүн дээрлэхэл хүн зохиж унгаагаал үг сонсгоо болол ийм болчиход байгаа шүү дээ. Хүн өөртөө итгэхийн хэрээр үг цөөрч хүн ганцаарддаг болов. Би тэгж боддог. Өөртөө итгэлгүй хүн л олны дунд цавчиж орж хин намайг юу гэж, тэр намайг юу гэж, тэр намайг тэгсэн бол гэж унаж босч явдаг байх. Өөрт итгэх итгэл нэмэгдэхийн хэрээр ганцаардал ойртдог. Өөрт итгэх нэмэгдэл, өөрт итгэх итгэл нэмэгдэхийн хэрээр нь таныг их ганцаарддаг байх гэж боддгоо. Тийм би учиргүй ганцаардмал хүн. Ганцаардмал гэж үзвэл би ерөөсөө л ганцаараа хүн. Тэгээд ганцаардаад та яах вэ? Дараа ганцаардаад за бясалгах нь мэдээж хүн өөрөө тийм өөрөө өөртөө ярьдаг, өөрөө өөрийгөө хөгжүүлдэг л дээ. Өөртөө итгэх итгэл нэмэгдэхийн хэрээр нийгмийн идэвх багасдаг гинэ. Тэгэхээр өнөөгийн ээжүүд нийгмийн бүх идэвхэн түр хоошин тавиад үр хүүхдийнхээ эрүүл мэндийг бүхнээс өндөр тавьж хайртай бүхнийхээ энх тун хаз жаргалын төлөө зүлэгт ногоон талаан зорихын цагт аавууд хатангоо гэргийнхээ хатан зориг шийдвэрийг ханган гүйцэтгэхийн төлөө хамт явж л таарна. За, гэр орноо цэвэрлсэн. За, хөвсөл мушгиж чадахгүй юм да. Бусчул болчиход байгаа. За, миний хайр ямар гоё харагдаж байна. Яа. Ингэн өнөөдрөөс л би чамаар мөнгө олно заа юу. Чи ч бас нэг айд ирэхгүй юм байгаа зү. Ажил хий. Хамаа. Ийм ажил. Ямар ажил? Тань. За, болооч. Юу гэж юм бэ чи? Юу сүг юм бэ нөхрийгөө чи чиний ухаан ирээд үсттэй ханиа. Нөхрийгөө түрээслэн гэдэг чи юу гэж байгаа юм бэ чи? Чи одоо юу сүрдээ? Тэр нэг айдачаад нэг аяг шал зугаад 7 хоног энд хонох ирж чамд ятгаа юу байгаа юм? Чи эмхтэн хүн. За чамд нэг хань ижлээ харамсан, хардсан, сэрдсэн сэтгэл алгуу. Чи битээр яавал гэж дээ. Очоод ямар нэгэн дотн харьцаа үүсэхгүй заа юу. 7 хончл хүрээд ир. Мөнгө хэрэгтэй байна боёо. За тийм л дээ. Чи айл ирэх хүн биз. За тэг ёо. За чи яг 7 дахь өдрөө яг ирж аваарай чи заа юу. Үнэн хэлэхэд ууч сараж явах эвгүй юм болчлоо. Ер нь тэгээд ч надад мөнгнөөс илүү миний нөхөр хэрэгтэй юм байна. Би яг гоо танад нэг 7 хоног ч хүрээд ир гэсэн энэ муу харин ирдэггүй. Тэгсэн мэдтээ. Чи м одоо тэг чанга дуурайч дээ. Тэгсээ. Одоо харж хоол ундаа хийж. За тэгье. За. Ундраа айгу гайхалтай сайхан зугаалсан шүү. Баяртай. Сайхны өмнө харц суруугүй. Хайртайгоо бүсгүйхэн төлөө хамаг бүхнээ зориулаад зарцуулаад дууссан хөөрхөн эрчүүдийн буруу юу байх вэ? Тэнгэрлэг Монгол эрчүүдийн нүдийг сохолсон ертөнцийн гоо бүсгүй та зөвхөн өөрийгөө л гайхуулахын төлөө олны дунд орж унаж босож дэвж савх уу? Үрийнхээ л төлөө эрүүл амьдралыг сонгож эрүүл агаар
эрүүл хүнс, эрүүл бүхэн цогцолсон саруул хөдөөгөө зарах уу? Бүсгүй таны сонголтоос бүх зүйл шалтгаална. Удамд Монголын хатангой ээжүүд өврөөс гарсан үрээн бүхнээс өндөр тавьж тэднийхэн эрүүл саруул ирээдүйд анхаарч ирсэн учраас Монголын хатан зоригт аавууд хүн төрлөختний гэгэн ирээдүйн төлөө бэлэг оюунаа хурцлж тэнгэртэй холбогдсон. Газрын амьдралаас тасарч, газар шорооны ажлаас хөндөрч тэнгэртэй холбогдсон тэд дэлхийн хөгжлөө цоцрогдсон буурай, манж дэслэгдсэн хүлцэнгүй дорой. Гэх мэт аль муу нэр бүрийг өөртөө ажиггүй үрч зүлгэн дээр гэрээн бариад зүгээр сайхан амьдарч 20 дугаар зууныг хүргэхдээ тэнгэртэй холбогдох замыг дархалж тэнгэрлэг оршихуйг бүтээсэн. Гэтэл тэдгээр тэнгэрлэг монгол эрчүүд өнөөдөр хайчив. Монголын тэнгэрлэг гоо бүсгүйчүүд маань яагаад тэнгэрлэг эрчүүдэн хайгаад хаанаас ч олхон байчих. Дэлхийн гоо бүсгүйчүүдээс би дутхуугээд уралдах таны гоо үсгэлэнгийн төлөөс нь тэнгэрлэг тэд үрэгдчихсэн юм шүү. Эрхэмсэг гоо бүсгүй та бүхнээс илүү үсгэлэн гоо болохыг хүсвэл бүх зүйл таны л гоо үсгэлэнгийн төлөө үрэгдээд зарцуулагдаад дуусна. Үнэхээр ч тэр ёсоор бүх зүйл болоод тэнгэрлэг монгол эрчүүдээ та бүхэн хайгаад олхоо байчихсан бол тэд хайжсныг би хэлж өгье. Энэ нийгэм эр хөнгө болцсны шинж шүү яг үнэндээ. Яашагтыг хүн хатааночин хатаалмаг харманаар хамтдаа гардууд болно. Тэд таныг шилдэг байлгах гээд зөвхөн таны үнэт эдлэл үнэртэн гоо сайхны өртөг өндөртэй зардлыг босгох гээд өөрөөсөө нуугдчихсан юм чинь яаж танд толдох юм бэ? Яагаад гэж юу? Яагаад тэд өөрөөсөө нуугдчихсан юм бэ гэж хэрвээ та гайхаж байгаа бол тэд таны үнэт эдлэл үнэртэн гоо сайхны төлөө миний нутаг, миний газар шороог гадныхан зарж гэрээ үзэглээд бидний сайхан амьдралыг босниулсан гэмт хэрэгээсээ айгаад нуугдчихсан. Өөрөөсөө нуугдаад одоо тэд хайцсан юм бэ гэвэл гэмт үйлдэлэн хамгаалах хууль зохиогоод төрийн хууль гэдэг багийн цаана нэг хэсэг нь бүхчимдж өгөх гээд тарчилж яваа. Тэр багны цаана магадгүй таны нөхөрч үүлэн үзэн үссэн үхтэн тарчилж байж мэднэ. Уудам нутагтан эзний ёсоор эзэн болж амьдран суух их хувь заяаг нь энгийн ард олноосоо булаан авч энгийн ард түмнэн гомдлын дээдэр гомдоос нь нүглэн дотроос нь мөрөн зулгааж мэдээж тэр дотроо тамийн тарчлаанаар тарчилж байгаа. Үнэхээр нэрээ элэг цусам ийм сайхан газар ингээд усгүй төрөгчээд бид нар үнэхээр нэрэн бахтас суух байдал юусаа алга байна. Тэгээд өхийн хооронд тийчгэнэлтэл өхийн хооронд хүний мөн үзэл өхийн хооронд дааж давшгүй юм цуглуулаад эцсийн дүндээ бид нар энэ хорвоогоос явхад юу хэцүү байна гэж та боддог вэ? Би бодохдоо би хүнийг тэгж зовоосондоо гэдэг мэдрэмж юм уу? Зовсондоо гэдэг мэдрэмж бол яах вэ? Тийм үстэй. Хүн өөрөө тэргээ мартаж чадна. Нэг л нартай өдөр хүн мартчих штэ. Харин би хүнийг тэгж тарчлаасандаа би хүний тийм мууг нь үдсэндээ гэж хүн өхийн өмнө уучлалгүй ч амжихгүй явчих. Тэр тийм сайхан мэдрэмж гэж юу? Хүл гэдэг чинь хизээч хинт ч тохиолдож болох зүйл штэ. Ер нь бас тэгэхээр бид нар чинь ингээл хязгааргүй амьдрах юм шиг л амьдрдаг штэ. Тэгэл муу зүйлийг бодохгүй хийдэг залуу юм чинь ингээл тэр бол бас биш баха. Тэгэхээр би хүний ингэж мууг үтсэндээ гэдэг мэдрэмж эцээц өхийн цагт энэ хорвоогоос явахын цагт бол хүний хоолойг өөрөөр нь баймилтгэл тийм айхтар зүйл шүү дээ. Бидний өстэй хүүхэд ахаасаа ишиг хариулаад малнаад доошоо ишгээ хариулаад юм уу малдаа хариулаад гарахад энэ доо 3 дугаар хулан гэдэг чинь зүгээр сүргээрээ бэлчдэг анг өөрөө ийм сайхан байсан. Малын хуушиг муушиг тэр дотор эрэхтэй бол ерөөсөө идэх байхгүй болсон шүү дээ. Чи миний нутаг. Чи миний их орон. Одоо төр засаг маань ерөөсөө юу ч ойлгодгүй энийг ирж үздэгчгүй хардагчгүй мэддэгчгүй юм шиг байна. Одоо тэгэхээр одоо мэдэж байгаа нь одоо ингээд уугуул нутгийн ард иргэд бид болохоор одоо бид энэ үгтэйгээ хамгаалах болно. Нэг хэсэг нь таны л үнэртэн гоо сайхны төлөө миний нутгийг сэндийлж гадныхны гар хөл болон ажиллаад газар ухаж алт угааж малчид бидний ундны ус малын бэлчээрийг шавхан ажиллаад тарчилж яваа.
Хуудам дэлгэр нутагтаан эзний ёсоор эзэн болж амьдран суух их хувь заяаг нь энгийн ард олноосаа булаан авч энгийн ард түмнэн гомдлын дээдэр гомдоосон нүглэн дотроос нь мөрөн зулгааж мэдээж тэр дотроо тамийн дарчлаанаар дарчилж байгаа. Нэг хэсэг нь энэ гэмтүүлэн өмгөөлөх ухуулах хүчээд түүнийг соёнгийг хэрлэж нэрлээд олныг төрөлдүүлж овоохон мөнгө таньчих гээд тархиан гашилган тарчилж яваа. Гэвч яаж тархиан гашилгаж, яаж цэвэр арган ажиллаад дарвчталтайж боловч бултайдын үлгээр гэмнүүлэн садарч хэвлэлийнхний хоол болж давхар хордон тарчилж яваа. Гэхдээ тэнд нэг том ноо бий. Тэр нь энэ явдлаас болж би эхнэр хүүхдээ маш их санаа зовж байна гэж хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Хов бодгож хор найруулах сэтгүүлсдэж найруулсан хорондоо өөрсдөө хордож тарчлаад энэ бүх тарчилгааны золиод ямар ч гэмзэмгүй залуу үе маань самуурч төөрөлдөө твдүүхэн яваа. Тэр бэр маш том төсөлд гүйцэтгэгчээр оролцсон шүү дээ. Тэгээ зөвхөн баяр зүгтийн ганцхан сая долларыг илчлээд удахгүй бусдыг нь илчилнэ гэх маягийн юм ярьж байснаа тагчиг болчихдог гэж байгаа. Амлсандаа хүрэхгүй бол энгийн шүүл гэсэн юм санаанд буугаад байгаа юм. Тийм ч учраас эхнэр хүүхдээ санаа зовно шүү дээ. Газар нутгаа зарсан, газраа ухсан, хов хутгсан, ховонд хутгалдсан. Ийм л зүйл зөвхөн таны үнэтэд үнэртэн гоо сайхан гадаад өнгө үзмжийг хүрээлнэ. Гэтэл жинхэнэ гоо үзэл нь гадаад өнгө үзмжиндээ биш дотоод зүрх сэтгэлээр шалгагддаг гэцгээх юм. Таны гоо үзэлэн итгэх гол шалгуур нь таны өөртөө итгэх итгэл гэх юм. Өөртөө итгэлтэй байхын гол шалгуур нь ганцаар л гэнэ. Өөртөө итгэлгүй хүн өмсөн зүснээрээ уралдаж хэн намайг юу гэх вэ гэдээ олонний дунд унаж босч уралцаж хэмлэлцэж явдаг гинэ. Тэгэхээр эрхэмсэг гоо бүсгүй та нийгэмдэлдэх байр суурь, сайн муу хөлөгдөх нэр төр, амжилт бүтээл тэр бүхнээ гэр бүлийнхээ төлөө орхиод миний гэр бүлийн аз жаргал бүхнээс илүү чухал гэд хайртай бүхнээ хамгаас илүү жаргалтай байлгаж би чадна гэж өөртөө итгээд эрүүл агаар саруул тал эрүүл саруулж төрлийг сонгох нь таны жинхэнэ үн чанарыг илтгэх гол шалгуур гинэ. Энэ шагнал дуртай хүмүүс энэ тий. Бид нар шагнал ямар их гавтаагаар тийм пэйст ингээд хүн төрлөختний шилдэг улс төрч болол ингээд идэг. Энийг бас бид нар багаас нь тавьж өгöd байгаа байхгүй хүүхдүүдтэй. Одоо энэ хүүхдүүдийн сургууль цэцэрлэгт ямар их тэмцээн болдгийг, ямар их олимпиад болдгийг. Тэгээл тэр нь алтан медаль авлаа гэл нөгөө тэрэнд нь орж чадаагүй байгаагүй хүүхдүүд ингээл хямраал тийм алтан медаль авчих юмсан гээл. Монголын хүүхдийн байгууллагад Монголын хүүхдийн ордны урлагийн нутгийн гошаалтнуудаар энэ дүүчийн дасны бүтээл тэмцээний дэд шагнал 1993 оны манлахын нийтийн шилдэг сурч бүрөөчрийн ануучин. Тэр нь багаас нь шагнал дуртай бол багаас нь авилга дуртай болно гэсгүй л. Тэр энэ дээр их алдаа байна. Энэ шагнал урамшлаа болчихвол яас. Тэгэл нэг хүүхэд шагнал авах тэрнийг ингээл зарлаад бусдад нь үлгэр дуурайл болгож яана гээл те. Энэ ч үлгэр дуурайл биш байхгүй. Англи зиндаа хүс гэдэг. Миний анги бол үнэхээр шигшмэл 22 хүүхэд төгсөж байсан. Сургууль бүрийн онд сурдаг хүүхдүүд байсан. Үнэхээр оюуны хувьд дээд зиндааны тухайн үеийнхаа дээд зиндааны хүүхдүүд бас тэр ангийг төгссөн. Одоо энэ чин сэтгэлгүй юм хэцүү үед амьдарч байгаа эцэг эхчүүд өөрсдөө тэрийг ойлгоод хүүхдээ хүмүүжүүлж эхлүүл эхэлнэ. Надаас нэг хүн ингэж асуусан фэйсбүүкээр ингээд ер нь та Монгол улсын төлөө юу хийсэн? Гингууд би бодохгүй нэрээ би Монгол улсын төлөө юу хийж байгаа юм болоо гэснээр би ингэж бодсон дорн олсон л доо. Би Монгол улстай зөв иргэнэл хүмүүжүүлж өгье. Ухаантай, чин сэтгэлтэй эр хүнээгийг хүсгэж өгье л гэж бодсон. Тэгээд тэр хариуцлага дээр айгу хичээж байгаа. Малч ухаанд чинь хэдэн зуун мэрэгжил байдгийг гэж одоо ерөнхийлөгч ярьж байсан шүү дээ. Малчууд ч өөрсдөө ярьдаг. Тэр их ухааныг эзэмшсэн. Тэр ухааны чинь өчүүхэн нэг ухаан л өөрөө макробиотик буюу байгаль хүн хоёр зохицгон ухаан багхгүй. Нэг хэсэг нь өөрөө. Тэгээ Монгол хүмүүс чинь өөрсдөө байгальтай ойрхон амьдардаг тийм ээ. Бид нар чинь нүүдэлчин ард түмэн учраас байгаль бидэнд юу хэлээд байна, биднээс юу шаардаад байна гэдгээ хинээрч заалахгүй мэдчихдэг. Түүнийхээ ачаар эрүүл сарвал явдаг. Энэ ухааныг л эзэмшчихсэн ард түмэн байсан. Энэ ухааныг л би судалж явж байгаа юм эмэгтэй. Тэгээ бид нар эхлээд Монгол ухаанаа л зөв судалчих юм бол эрүүл орших бүрэн боломжтой.
Манай хатангой бүсгүйчүүд ин хүүрнэлдэх учир энэ хүү чин сэтгэлээ дагаад эрүүл саруул чин сэтгэлтэй Монгол иргэн бэлдэж өгөх нь Монголын төлөө хийх миний гол ажил юм байна гэд хотын баас балчиг тоос дуртаг бузар буртаг бүхнийг нийгмийн бусад идэвх зүтгэлтэйгэн энэ бүгчин байшинд нь энэ саарл гудамжинд нь бүгдийг энд нь сэгсэрч орхиод зүлэгт нохоон талаан зорихын цагт хүн бүхний хүсэл мөрөөдөл тэнд биелнэ гинэ. Хүүхдийн баяраар яаж баярламаар вэ? Хүүхдийн баяраа хөтөө очмаар. Өөдөр очсон талбар. Тэр нь манай хоёр ч үл бас хөдөө өссөн байж шин. Тэгээ ер нь ч тэг хөдөө өсгөн дээр гэж бас бодоод агаарт. Тийм шүү дээ. Ахын дөө ээж нь яаж баярлуулдаг вэ? За би өөр нь ээж надад нэг юм аваад өг, ийм надад яг одоо хэрэгтэй юм гэхээсээ илүү ээж минь надад энэ өдөр 6 сарын 1-нд Дэхүрсийн баяраар нэг хамтдаа байгаад амраад надад нэг гарынхаа хоолыг хийгээд өгөөд жоохон зав гаргаад. Тийм, жоохон зав гаргаад өгөөчтэй л гэвэл тэр л өстой гоё баяр болдог доо. Ер нь юу ямар ер нь ээж хоёр амар завгүй байдаг. Тэгээд юм болохоор хамт цагийн өнгөрөхийг хүсэж шít. Юу хамт тэгээд Яаж баярлуулах гэж бодож байна энэ хүүхдийн баяраар ээж нь? хамт ээжлэн надлаад бай. Хамт байхгүй нөө ер нь. Ээж нөгөө орой ирдэг шинж байгаа байсан. Хамт л байгаасаа л гэж шүү дээ. Хамт л байвал баяртай гэд. Тэгээ манай хүүхдүүд гэдгийг заримдаа ээж ажил муухай ажил гэдэг. Ер нь улс төрч ээжтэй ах ямар байна? Маш завгүй. Ерөөс уулзах зав гардаг. Монголын нийгэмд Монгол улс хамгийн хэрэгтэй юм нь эрүүл орчин, эрүүл хоол, эрүүл амьдралын хэв маяг байна. Зүлгэн дээр грэм бариад Монгол ёс сон сэргэн мандах төрийн малгай бүтэх төрийн бүсгээд эр нөхрийнхөө сүр сүлдийг эрхэмсэг бүсгүй та сүслэн дээдлэхийн цагт ёс юм буруу төр төмбөргээд Монгол төр тэнд төвхнө нэ. Энэ монголчуудын энэ амьдралыг л судлах юм бол энэ жишээлбэл одоо жишээл авралын гарц гарна гэсэн. Төр гэдэг ойлголт бол ийм засаглал ширээ сандалтай ийм бимжин монголчуудад бол шал ондоо хийсээр ойлгох. Төр гэдэг үг баруун аялаганд бол ёс гэж яддаг байхгүй. Тийм шүү дээ. Ярьдэн шүү дээ. Төртэй яс их ёс барьд юм бэл гэсэн үг байхгүй. Ёс гэдэг шүү дээ. Төртэй юм гэдэг чинь. Одоо хүртэл зарим ястангууд хурим найрыг хурим хийхдээ төр хийлээ гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр хүн айлгэр болно гэдэг бол нэг төр үүсэж байна л гэсэн үг юм байна. Тэрийн эзэгтэй болохоор засгийн газрын сайд тэгээд өглөө босоод цайныхаа дээжээр өвгнийхөө хойноос төрийн мэс үлдэршөө. Яг үндсэндээ төрийн өр нөхөр нь. Тийм ч учраас өрх гэрийн эзний малгайг мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл гэдэг ингээд. Тэгэхээс биш бол төрийн тусгай ийм дээл малгай бүс гэж байхгүй шүү дээ. Та өрхийн эзэн нөгөө сүр сүлд нөгөө эрчим энерги нь тэр гэрүүлийг хамгаалаад ингэ байж байгаа юм чинь тэрийг өргөж байна гэдэг чинь ажиргалтай сайн сайхан тэр айл ажиргалтай. Тэгээд бусдад ямар ч дарамт байхгүй. Таныг хайрладаг Тэнгэрлэг Монгол эр хүнийг хотын саарл гудамжнаас та хайгаад олоогүй бол ирээд олоогүй тэр эрднэн эндээс л олж Тэнгэрлэг Монгол эр хүний хиймэрж явха хайр инрэлд нөмрүүлэн айх аюул айдас түгшүүрүүгүй амгалан инх жаргана гинэ. Хөгжүүлэх гэдэг маань хөглөгдөх, хөг гэсэн үгнээс гаралтай буюу мөн үү? Тэр хүний сэтгэл яг өөрийнхөө зөв тэр удмынхаа оюун санаан дээр хөглөгдөж таарах гэсэн ойлголт. Яг тийм байхгүй. Энэ эдхийн төлөө амьдардаг хүмүүс чинь бол яг нэг өөрийнхөө биеэр амьдралаа хардаг. Эндээс чинь болоод одоо тэр нэг учир утгагүй амьгүй зүйлийн төлөө хөрсөл дөөн, тэмцэл бүх юм болдог байхгүй юу? Өмсгөө олдтой юм олдохгүй байна. Чи юу гэсэн үг вэ хараа? Энэ зөндөр чиний утсан шүү дээ энэ хараа. Улаан балаач цэнхэр байна, улаан бай цэнхэр байна, улаан байна, хүрэн бор байна, шоотоо байна, шоогоо судалтай судалгүй ягаа. Миний нэгс хорооч байгаа харж байна. Тийм байгаа шүү дээ хараа. Чи энэ олон паласнаас өмсчөөч дээ хараа. Хөөе энийг өмсчихөө. Энэ гоё шүү дээ. Энэ гоё. За яшиг би наадах чи сарагийн төрсөдөр дээр өмссөн шүү дээ. Тэр ямар амт сараа чи танаа найз. Анхаа чи манаа найз хараа. За хин яаж нэг өмссөн юм өмсчихдээ.
Тэгвэл хэнийг өмсч чараа энэ гоё шүү дээ. Энэ хараа энэ. Аах, наач та шал хөлгтэй юу мэддэг юм бол мэдтгэл ахгүй юу? Бренди балаж авчиггүй миний боруултаа. Өс тэгвэл хэнийг өмсч чараа. Энэ гоё ярагдах юм шүү. Энэ хараа. Галзсан мэлцаа тэр. Энэ гоё юм биш. Өө би наатах чи ямар өмсөх гэж авсан юм уу? Өдрөө яах гэж авсан юм? Зүгээр гой санагдаад харна авсан. Яа, юу шүү юм бэ? Чи энэ падажиг би энэ падажиг авах гээд миний нойр хүрхгүй нэгсэр угаад үгсээр угаад авахудаа үсттэй. Яа тий халин авсан байсан чи дургу өрөөд авмаар санагдаад. Яа. Шар өдлөд авсан. Юу шүү юм бэ? Нэг найз шинэ падаж авч байгаа шар өдлөө нэгийг авчдаг юм яа. Би одоо найзуудаа шар өдлөө яах вэ? 5 дал 4 дал гээд ээлжээж машинаас солиод авах уу? Чи хараа. Тэгвэл ингэчгээ. Миний нөгөө Францаас авч ирж байгаа шар байгаа шүү дээ. Тэрийг өмсч. Нэр тэр болох юм биш. Тэр чи гоё яа. За гэсэн өмсч гараа. Сайхны өмнө харц буруугүй. Таны гоо үзэсгэлэн тэдний нүдийг сохолж, таны л хүсэл бүхнийг биелүүлэхээ тэд бүх хүчээр шавхан ажилласан. Таны л төлөө бүх хүчээр шавхан ажиллах тан Монголын хамаг уялгийг хамт шавхсан. Эхнэрийнхээ төлөө эх орноон зарсан, ирээдүгэн сүйтгэсэн тэр бүх гэмээ нуухгээ тэд өөрсдөөсөө нуугдчихсан. Өөрөөсөө нуугдсан Монгол эр хүнийг хаанаас хэн олох юм бэ? Ингэж Монгол улс эзэнгүй ирж хөөрхий бид ийм аимшигтай сүйрэл амссан. Таны гоо үзэсгэлэнд ертөнцийг харах нүдэн сохлуулсан тэд таны л хүсэл бүхнийг биелүүлэх гээд таныг сүүдэр мэт дагах нь дамжиггүй. Тэгэхээр эрхэмсэг гоо бүсгүй таны эрхэмдээд хүсэл зорилго юу байхаас хүн төрлөختний хувь тавилан шалтгааллахна. Дэлхийн газрын дөрөх баялаг 2050 он гэхэд бүрэн дуусна. Үүнийг Европын эрдэмтэд саяхан болсон хурлаараа хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн гоо бүсгүйчүүдээс би дутхуугээд уралдах уралдаан тэмцээн таны эрхэм зорилго. Дэгдэхэ хонгор үрсийн тань саруул гэгэн ирээдүй таны эрхэм зорилго. Та юу хүснэ? Таны хүссэн бүхнийг тэд ханган гүйцэтгэнэ. Тиймээс дэлхийн ирээдүйг Монголын тэнгэрлэг гоо бүсгүй танд даатган залбирая. Их хэргийг бодох тал дээр бас эмэгтэй хүн тэр холыг тэгж давталгаж харах болоогүй юу? Тэнгэрлэг Монгол элчүүд сүрсүрдэн гайхуулж хиймэрж яв хаан бадруулахын цагт дэлхийг өмнөө сүгдүүлэх нь энэ үхэнд. Монгол эрийн сүрсүрдэнд альдрахгүй, сүгдэхгүй нэгэхэн ч үгүй. Дэлхийн өрөн үүнийг гэрчлэн. Мөнх тэнгэр таны хаалт хийгээд хүч. Мөн их суу залын ёсоор би улсыг нэгтгэв. Орхоогоос шингэхгүй хүртэл энэ олон бус элэгтний элгийг нэгтгэв. Сүр сүлдт нь уудмагаад уучим. Сүр сүлдний тэнд тэнцээ гэв. Хөхрөгчийн цаана хүргэвээс хүртүгэ. Харин Монгол эрийн сүлд хиймэр өөдөн байх эсэх нь эрхэмсэг гоо бүсгүй танаас л шалтгаална. Тиймээс Монголын гоо бүсгүйчүүддээ сүгдэм мөргий. Эрхэмсэг гоо бүсгүй таны өмнө сүгдэм мөргөж сүслэн залбирах өчүүхэн миний бие ганц удны гамшгаар нутгаасаа гарсан. Нүүрлэн ирэх гамшиг сөрж айсан аюулыг зайлуулахын төлөө эцсийн хүртэл тэмцхэн нутагтан анд гайлсан. Нутгийнхаа овоо толгод бүрийг хэсч, овоолсон чулуу бүрд хүслэн шивнэж үйлсэн даатгсан. Халахын өндөр заяаг даасан хайрхан улс минь өнөөдөр намайг таны өмнө сөгдүүлж байна. Монголын эрхэмсэг гоо ээжүүдээ. Та бүхэн үнэхээр энэ үеийн хамгийн шилдэгэн байж чадсан. Дэлхийн миссийн адрын тэмнээс өгсүүлээд 100-ны манлай шилдгийн шилдэг дуучин бүжигчин жүжигчин хөгжимчин хамгийн шилдэг сэтгүүлч нийтэлж зохиолч яруу найрагч уран бүтээлч хорвоод хосгүй авьяастан хамгийн шилдэг ажилтан шигшмэл тамирчин гээд хүрч болох оргил хүртэж болох алдрын титмийг бүгдийг нь та бүхэн авсан гэж бодож байна. Хүч сорих салбар бүрийнхэн хүрч болох оргил бүрд та бүхэн хүрсэн гэж бодож байна.
Харин одоо та гаргасан бүх амжилтандаа ханаад эргэн тойрноныг хараач. Таны амжилтын хөлд Тэнгэрлэг Монгол эрчүүд үргэлжсэн. Тэднийг гэгэн цагаан өдрөөрч гэрэл бариадаж хайгаад олохоо байсан. Эх орноо зарсан үрсэн авилгачин лойвэрчин хулгайж тоноолж зардас боол зусар бялдууч гэд аль муу нэр бүхнийг Монгол эрчүүд таны төлөө өөртөө зүүж. Таныг бүхнээс илүү дэгжин хэнцэр тансаг танхил болгохын төлөө тэд мянганы түүхэнд хизээж сэвдэж үзээгүй Монгол эрийн ариун нэр төрийг энхэн 20 хэдхэн жилийн дотор шавартай хотгосон. Хамгийн шилдэг байхын төлөө тавралдахдаа өврөөс унсан үрээн өөрөөсөө хөндөрүүлж сургууль цэцэрлэг нэртэй бөөнөр нь хорих лагерт тушааж анги гэгч чанга дэглэмийн бөхчм хорионд сурагчийн парк дөнгөнд дөнгөлөөд хүүхэд насыг нь хулгайлж эрх чөлөөтэй гүйж хараах эрхэлж наадах эрхийг нь хассан. Хитрх ямар ч хүүхэд нас өгөхгүй шүү дээ. 6 настай басна. Тэгээд 12 жил явна гэдэг бол энэ бол ердөөсөө тэр хүүхдийн өөр одоо цэцэг ургах гэдэг ингээд байж байгаа чинь цэцгийг бол ургуулахгүй нэг нь бүр ургачихвэ гэсэн юм шиг юм жижиг хайрцагт дотор хийгээд байгаа байхгүй юу? Тэгээд өөр бол нарны энерги өөр юм авахгүйгээр зөвхөн болоод энд нь толь тусгаад тийм үү? Нэг чийдэ хасаад тийм үү? Тэрүүгээр ингэж ургуулах гэдэг ингээд оролдоод байгаа систем шүү гэдэг л манай эцэг эхчүүд сайн олж ирэх гэдэг. Бид нар нөгөө хүүхэд нас богинохон байдгийг мэдтгүү. Хүүхдээ хитрхи эрт хэрсүү суулгах гэж ингээд хүүхэд насыг хулгайлцдаг эцэг эхчүүд бид нар чинь мэдтгүү шүү дээ. Чи боловсралтай бол чи илүү их юм сур гэдэг хүүхдийг ингээд амтлаад байна шүү дээ. Энэ юу гэж юм нэхэр чи тийм болох юм бол хүнд өөрийнхөө над хүс хүчээ үнэлээд илүү цалинтай өөрөөр бол гэж байгаа. Тий. Яг үнэндээ чи ирээдүйд зарч болох учраас сайн болохын тулд бүх юмыг сор гэдэг ингээд анаад байгаа. Нөгөө Макамнет малыг оруулаад шулаад ягаа зэрэглээд дугаарлаад яадаг шиг ерөнхий тийм систем байгаа. Гэтэ тэр хүний оюун ухаан тий. Яг энэ систем рүү оруулаад эхлээл тогон зохиолоор яадаг ингээд жижиг хамгийн сүлд яадаг. Ийм ижлэх хүмүүс ингээд гараад тий. Ийм ижлэх хүмүүс. Тэгээ бүгдээ арчил мундаг гэж ойлгодог ч юм уу. Энээс өөр ямар сонголт байгаа юм бэ гэвэл бид нарыг тэрийг гаргачаад байна шүү дээ тий. Энэ гажууд тогтолцооны гажуудлыг засах эст нь монголчууд бид юм аа гэд яриад хэлээд байгаа хүмүүсийг за энэ үнэн үү юу гэдгийг шалгаад ийм үнэн байж болох магадлалыг гаргаллаа. Буддизмаар шалгасан. Үнэхээр ийм агуу үзэл байж сая хүний оюун ухаан зөв хөгждөг юм а тий. Сая ингэж тархиныхаа чадварыг бүрэн ашиглаж чадаж тэгээд тэрний оргил нь юм байдаг юм байна гэсэн ийм шинжлэх ухаан байдаг юм а байна энэ буддизм шин тий. За тэр философи гэдэг байгаа за тэр итализмаар нь шалгалаа тий. Реализм тэр рационализм энэ юмар нь ингэ шалгаад үзсэн ч гэсэн байгаагасаа давж бодож сэтгэжээ сая үнэн зөв мэдлэг төрдгээ гэдгийг л тэр дэлхийн сууд мэрэгдгээд байгаа тэр философч гэдэг байгаа улс чинь тэрийг л зааж сургасан байдаг юм. Энэнгээр явхад бол одоо энэ дэлхийг аварна гэж төлөвлөсөн энэ хүмүүс чинь тэнд галзуу улсууд биш харин жинхэнэ энийг энэ агуу үзэл энэ зорилго тэмүүлэл чинь л хүнийг зөв юм дээр аваад шүргдэг юм байна гэдгийг энэ философчид ингээд хэлсэн байна те. За өнөөдрийн шинжлэх ухаан энэдис материалисийг судалж байдаг. Энэ шинжлэх ухаан чинь ч гэсэн сая энэ төр хүрээд ирлээ те. Квантын физик энэ нээлтэнд анхаарлаа хандуулж эхэлж байгаа. Бодол төсөөлөлтөө өөрийн болгоогүй цагт дэлхийн ертөнцийг өөртөө авч чадахгүй гэж бид хэлдэг юм. Гэхмэчлэн ингээд тал талын судалгаануудыг тал талын салбар шинжлэх ухаануудын энэ юмнуудыг л одоо олж зүгээдэл төр 6 7 8 дугаар ангиудаа ингээд хийчлээ шүү дээ тий. Тэгээ энэний ард түмдээ танилцуулаад за энэ зам хоёр зам байна. Энд таны мэдхүү энэ юу вэ? Аль нь вэ гэдэг. Нөгөө хүний нэг юм барих мөр гэж байдаг тийм ээ. Тийм тэгээд тэр маань бол үнэн байх гэж бодд юм аа. Аливаа зүйл тухайн үед үнэн байх нь хатуу байдаг. Үнэн байна гэдэг чинь өөрөө сөрхөө штэ ер нь. Тэгэхээр сүрэн гэдэг маань өөрөө хин хүнд тохиолддог тавилан бас биш байхгүй да. Тэгэхээр үнэнг барьж сөрхөн замыг сонгоно гэдэг маань өөрөө хүнд. Тэгтээ өстой нөгөө өрн үлддэг хорвоод тэр үнний замаар явж туулсан хатуу амьдрал эргээд бас өөрөө өөр зүйлийг дагуулдаг юм болоо да гэж бодож явдаг. Хатуу ч гэсэн үнэн замыг л би сонгосон юм ихтэй. Хорвоог цэвэрлэх хоёрхан зам байдаг гэж би боддог. Нэг нь бол хурц ил дээр,
Хоёр дахь нь хулсан бэрээр, гурав дахь зам байхгүй. Тэгэхээр эсвэл дайтах уу, эсвэл гэгэрх үү? Бид нар монголчууд дайтахдаа одоо дайтад бид нар хин хэнийг гэх юм. Гэгэрх л үлдэж байгаа үедээ. А яаж гэгэрх үү бид нар сууднуудаа ойлгоё. Түүхээсээ эргэж харъя. Нодлон та одоо бурхны шишний, буддын шишнийг том хүлгэн сүдэр мэл богдын намтрыг драмын жүжиг болгоод тавилаа. Драмын театрт нь, дөөрийн театрт нь юу тавьж байгаагаар тухайн нийгмийн бодол санааг уншдаг, цэхэтнүүдийг хаашаа явж байгааг уншдаг гэдэг. А манай драм бол Ромео Жюльеттэй тавьсан, танаад мэл богдын намтар тавьсан. Яагаад та бидний хүүхдүүд гэгэрлийн замаар замнаж эртэдэг вэгингээ гэнтнүүдтэй эн зэрэгцэх гээд суралцаж болдгүй юм бэ? Өнөөдөр нийгэмд их баг хүрээнд гэлтгүй нэг юм сайн юмны давлгаа энэ хүчтэй давлгаалах хэрэгтэй юм шиг санагддаг байхгүй юу? Соёлын баталгаа шиг. Одоо жишээлбэл манай Баабар Цэнтэ хоёрын маань одоо Непко хөвлийн газар байна. Тэгээд одоо гэгэрсэн хүн, гэгэрсэн нийгэм гэсэн бас нэг тийм том давлгаа үүсгээд маш олон одоо бяцлаглалын, гэгэрлийн ухаарлал гэсэн тийм номнууд хэвлэж байгаа. Тэр бол одоо нийгэмдээ өгж байгаа аюух том оюуны хөрөнгөөр болдог байхгүй. Бодмөрийн зэрэгт нэг юм гоё юм байдаг. Эмийн жор өвөртөлж явснаар ямар ч өвчнийг идгээхгүй. Тийм үү? Одоо бид нар одоо ханаад өрөхөд хэдэн антибиотикны рецептчүүлчихэд эсвэл антибиотик хармалж явснаар өгөхгүй чи энийг уух хэрэгтэй гэдэг тийм. Тэгэхээр энэ сургаал номлолыг чи мэддэг байх бол өрдөө рецепт хармалсан гүн. Соён гэгэрлийнхаа салбар руу гэрэл гэгээ цацах, хүнд ухаарлал хайрлах тийм л одоо контентуудыг бодож боловсруулад байж нь удахгүй би бас баяртай сайхан цэнхэр дэлгэцээр үзэгчтэйгээ намайг хайрладаг, намайг хүнддэгдэг, миний хэлий дамжуулъя гэсэн бүхнийг цаад утгын дуустал нь анхаарал тавин сонсдог хүмүүстэйгээ би уулзнаа. Үнэхээр та соён гэгэрлэр хувьсгал хийж, сүйдсэн улс эх орноо аврахаар зориг шолоодсон бол юуны өмнө Монгол хүүхдүүдийн боловсролын асуудлыг нэг мөр шийднэ. Бидний хүүхдүүд хамгийн олон үзэгч хэрэглэгч үйлчлүүлэгчтэй шилдгийн шилдэг үйлчлэгээний ажилтан болох албан сургалтанд албан хүчээр заавал хамрагдах ёстой юу? Эсвэл бидний хүүхдүүд бусдын адил бас гэгэрч болох хэрэгтэй юу? Монголын алдрай бяцхан өрс маань агуу өвөг дээдсийнхээ адил бас гэгэрч болох эрхтэй гэж хэрвээ та үзэж байвал гэгэрлийн үүд хаанаас нэгдэж гэгэрлийн үндэс хаан тавигдгийг эдгээр эрхэм хүнд зочдоосон асуужл авлаж үнэн мөнийг ард түмэндээ хүргэнэ. Непко компаниас гэгэрсэн хүн гэгэрсэн нийгэм давалгаа үүсгээд гэгэрлийн олон сайхан ном хэвлүүлж олны хүртэл болгохдоо лам нарын эн тэргуунд үздэг цагаан толгой гэгдэх энэ хүү номыг цувралынхаа тэргүүн дугаар болгон гаргаж мөн тэд өөрсдийн биеэр сурталчилж олон таниулсан болохоор мадаггүй үннийг магад айлдах байцаа. Мадаггүй тэр айлдвараас магад үннийг танин мэдээд энгийн олон рецепт өвөртлөөд явах уу, эмээн уугаад идэх хүү гэдгэн өөрсдөө шийдэх байцаа. Бодит юм байх хэрэгтэй гэдэг штэ. Бодит юм юу? Бодит юу гарах? Библи уншиж үзсэн. Тэн дээр Иесусийн хамгийн сайн шав гэж хэнийг хэлэх вэ гэсэн малчин хүнийг гэж үтсэн байл шүү дээ. Тэгэхээр чи Монгол хүмүүс тэр чигээр Иесусийн шав аль хэзээ бурхан болсон хүмүүс юм биш үү? Малчид бол хэрвээ та хизээч ханашгүй хуурамч цэнгэлийн төлөө зэрэглээ хөөсөн зэр шиг тэлцлэх юм болёо гэд. Бурхадтай энэ зэрэгцэх нь өндөр дэд язгуурын эзэн болёо гэд. Монголын хөдөө нутгийг зорхоор шийдсэн бол манай нутагт ирээрэй. Манай нутаг нэг хэсэг гандаад эргээд сэрэгсээ. Айраг гэдэг тансаг зоогийг мартах шахаж 10 жил явсан бол одоо цаг эргэсээ. Айлууд гүгэн барьж, зэлэн татаж, айраг найраг эргээд дэлгэрч миний нутгийн ардын нуруу таньээсэ. Хүүхдийг нодоо сургууль булаахгүй бол хүний эдлэх жаргал цэнгэл бүхэн тэнд бүрдсэн. Харин та манайд ирэхдээ хамгийн шилдэгэн байхсан хувийн амбицаан хаяад хамаг амтанд сайн сайхныг хүсэх гэгэн хүсэл тэмүүлгийг халуун зүрхэндээ тэгээд ирээрэй. Тийм л хязгааргүй хүсэл тэмүүлэлтэй хүн бурхан хэмээх алдрыг хүртэж хөдөөгийн цэнгэл баяслыг эдлэн жаргадаг юм. Та манайд ирээрэй. Дэлхийд ганцхан болохоор угмаар чи нутгаа